Сайн байцгаана уу? Гүйлгэн тэг хичээл эхэлж байна. Энэ хичээлээр гүйлгэн тэгийг тал, хичээнгүйдэг, татлах нь тэг хэлбэрээс ялгаж сурна. За тэг гэдэг нь юу гэсэн утгатай юм бэ гэхээр үсгийн тогтсон зурлах хэм маяг гэсэн утгатай. Монгол үндэстэн эртнээс эдгүү хүртэл олон янзын бичиг үсэг зохион хэрэглэсэн төдийгүй тэр бүхний уран гоёор бичдэг уламжлал бүхэл бүтэн тогтолцоотой байсан. За үүнд хичээнгүй тэг, татлах нь тэг, гүйлгэн тэг орно. За хичээнгүй тэг гэдэг нь бичихтэй ацаг шүдийг тод гаргацтайгаар бичдэг, анх сурч байгаа хүмүүсийн тэгээр бичиж сурдаг, үсгийн зурлаг, зурам, цэг, тэмдэг зэргийг зөв бичиж сурснараа бусад тэгүүдийг сайн эзэмшиж болдог. За татлах нь тэг гэдэг нь шүд нэг бүрийг зурлгүйгээр ацагны олон цөөн байдал тохируулан богино урт нуруу татан гаргаж шүд хэмнэн хялбарчилсан түргэн бичсэн бичгийг татлах бичиг. Үүнийг хураангуйлж бичих харгач гэж нэрлэдэг. Татлах нь тэгээр хурдан бичих нь уран бичлэгийн урлаг бөгөөд түүний дээд хэлбэр. За гүйлгэн тэг гэдэг нь хүний яриа харилцаа яриаг түргэн тэмдэглэхдээ уялдаж үүссэн гэж үздэг. Гүйлгэн бичих гэдэг нь хичээнгүй тэгийг бодвол арай удаан, татлах нь бичгээс арай удаан тул энэ хоёрын завсрын шинжтэй. Ацаг шүдийг мэдэгдэх төдий тэмдэглэж бичдэг бичлэгийн өрөмц хэлбэр. Гүйлгэн тэгийг 19-р зууны 2-р хагаст үүссэн гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. За гүймэрхэн бичгийн онцлог гээд тухайн зурлаг бүрээр их шиг болон гүйвлэгчийг харуулсан байгаа. За энэ онцлог тус бүрийг нь уншаад энэ хүснэгтэнд эдгээр төгүүдийг харьцуулаад үсэг зурлагын хувьд ямар онцлогтой байгааг тайлбарлаарай. За ингээд мөн хичээлийн дараах сорилоо хичээлгээгээрээ амжилт хүсье.